урагшилж исэн арчилсан нам маань ерөнхий нарийн бичгийн дараагаад томилж чадахгүй. За улсын хурал дахь арчилсан намын бүлгийн дараагаад томилж чадахгүй. Ийм нөхцөл байдалд хүрж ийн л да. Одоо ерөнхий нарийн бичгийн дараагаар яригдж байгаа хүний хүртэл одоо томилох юм бол өөр одоо томилохыг эсэргүүцсэн гишүүд гараад ирж байна. Улсын хуралд хүртэл байгаад байгаа шиг байна. Тэгэхээр одоо нөгөө эвлэрж исэн нам маань эргээд эвдрэлцээд эхлэв гэдэг зүйл харагдаж байна. Таны хувьд ямар байр суурьтай байна вэ? Ер нь бол би бол айхтар эвдрэлцээд хуваагдчихна гэж бол харахгүй байгаа. Яг үндсэн шалтгаан юу вэ гэхлээр улс төрийн намын хуулиар намын дарга гэдэг хүн нууцаар санал хураалтаар гардаг. За тэр хүн маань өөрийнхөө ажилдаг бүрэлдэхүүнийг зарлах эрхгүй байгаад байгаа юм. Яг асуудлын одоо мөн чанар бол тий. Тэгэхээр би бол улс төрийн намын хуулийг бид нар аль болохоор засгийн газраа хэрхэн байгуулдаг тухай парламентын засаглалтаа улсад улс төрийн нам ямар байдаг тухайд их тодорхой оруулж өгмөр юм билээ. Жишээлбэл одоо Японы ерөнхий сайд томилогдлоо ганцхан хүн дээр санал хураалт явуулдаг. Японд ерөнхий сайдад томилдог. Ерөнхий сайд бол засгийн газраа өөрөө зарладаг. Зарлаад нэг зураг авахулдаг. Тэ? Та бид нар бүгдээрээ харж байгаа. Шатан дээр буурж ирээд нэг зураг авахулдаг. Дээр нь намынхаа ерөнхий нарийн бичгийн даргаыг өөрөө шууд зарлцдаг. Намынхаа улс төрийн зөвлөлийн бодлогын даргаыг зарлцдаг. Мөн намынхаа сонгуулийн штаб хариуцсан даргаа зарлцдаг. Нэгүр хэлбэл намын дарга одоо бид нар шинэ үндсэн хуулиар яасан бэ гэхээр Монгол улсын ерөнхий сайд өөрийнхөө засгийн газрыг зарлчиж байгаа. Тэ? Гэтэл улс төрийн намын дарга нь өөрийнхөө багийг зарлж чадахгүй байна. Яагаад гэвэл намын дэд даргыг, намын ерөнхий нарийн бичгийн даргыг болоод бусад томилгоог нууцаар санал хураана гэдэг. Жишээлбэл одоо арчилсан намын бүлгийн даргыг арчилсан намын дарга зарлж явах хэрэгтэй. Монгол Ардын намын бүлгийн даргыг Монгол Ардын намын дарга нь зарлж явах учиртай мэлээ л. Ингэжээж нөгөө парламентын засаг бий байна. Тэгэхээр бид нар энэ хуулийн алдаатай зүйл нам руу орж ирэхээр яаж ийм үгээр намыг хуваадаг. Би бол аргаа дараад арчилсан намын одоо өөрснийгөө анх бид нар чинь тамх тэмдэггүй байлаа шүү дээ. Хоёр хуваагдсан тийм. Нэг нь шунхар таавар дээр байсан. Нөгөөх нь бол цэнхэр байшин дээр байсан. Тэгээ энэ хоёр намыг нийлүүлэхэд бол нэгнийгээ одоо үл зөвшөөрөх бүр үл зөвшөөрдөг. Ил тодоор нэгнийгээ муулдаг. Ил тодоор шүүмжилж байгаа нэртэйгээр бүр ингэж одоо бүлэддэг. Тэгээ миний хийсэн зүйл бол бүгдийг л хувааж өгсөн. За дэд даргаач хувааж ав. Намын бүтэц дотор ч хувааж байрш. Их хурлын нэр дэвшилтийг би хувааж өгсөн. За энийг ингээд та бүхэн бол одоо өөрийнхөө төлөөллийн зарчмыг чи хангаж өгье. Энэ бол аргаа барьсан хэрэг байна. Ялалтын төлөө нам урагшаа алах, институцийн хувьд урагшаа алах, нөгөө лидер хариуцлага хүлээх гэдэг зүйл бол бодит байдал дээр хуулиар нь аваачаад боомжлцсон. Тийм учраас бол ер нь энэ удаагийн зүйл бол ингээд сонгуульд юмаа хийгээд ард нь гарчих байх. Нууц санал хураалтууд нь яваад ард нь гарчих. Цаашдаа бид нар улс төрийн намын хуулинд ямар зүйлийг оруулах вэ гэхээр намын даргаыг нууцаар санал хураана. Бусад томилгоог намын дарга хийнэ. Мөн намын дарга хийхдээ мэдээж хэрэг ялахын тулд бүх одоо байр суурийг авах ёстой шүү дээ. Тэр бол намын даргаас тэр зэргийн ухаан намын даргаас гарч иж тухайн нам ялдаг. Тэр зэргийн ухаан гардаг хүнээ гишүүд намын даргаараа сонгодог тийм ээ. Жишээлбэл би бол цогтгэрэл даргаыг намын даргад дэмжихдээ тэр их хуваагдал дундуур намаа нийлүүлэх гээд явж исэн лидер учраас дэмжсэн. Тийм учраас одоо ч гэсэн адилхан миний байр суурь бол намаа хэрхэн оролцоотой байлгах, хэрхэн хамтын удирдлагатай байлгах. Сая бол тэр улс төрийн зөвлөлийг сонгоод гаргаж байгааг харахад бол харьцангуй төлөөллийн зарчмыг хангасан л да. Тэрнээс цаашаагаа дахиад хүн дэвшүүлэх гэхээр хоёр жишээлбэл бүлэг дээр хоёр хүн болчих гээд байгаа учраас манай бүлгийн гишүүд асуудлаа хойшлуулсан гэж би харж байгаа. Нэгүр хэлбэл намын дарга уг нь бол бүгдийн цуглуулад нэг хүнээс санал болгоод энэ нөхцөл байдал дээр жишээлбэл би одоо байгаа нөхцөл байдлыг юу гэж тодорхойлоод байгаа вэ гэхээр өнөөдөр бол сөрөг хүчний үүргийг гүйцэд хийх юм байна. Сөрөг хүчний үүргийг гүйцэд хийхийн тулд шийдвэртэй бат зогсдог хүн хэрэгтэй байна. Ухарч няцдаггүй.
Нэг талаас. Нөгөө талаас шийдэл гаргадаг хүн хэрэгтэй байна. Ялангуяа одоо энэ улс төрийн намын хууль, ерөнхийлөгчийн хууль, мөн сонгуулийн хууль, цэцгийн асуудал. Одоо нэг том маргаан дэгдэд шүү дээ. Хүний эрхийн асуудлыг яг цэцээр ярих уу? Үндсэн хуулийн Монгол хүний үндсэн эрхийн асуудлыг цэцээр шүүхүү буюу гэдэг дээр дахиад одоо асуудал гарч ирж байгаа. Энд дэр бол жишээлбэл өөрийн байр суурьтай яг үндсэн хуулийн зарчим нь бол үндсэн хуулийн дээд хяналтыг цэц тавина гэсэн байна. За нөгөө талдаа их хурлын гишүүний бүрэн эрхийн асуудлыг цэц яах вэ гэдгийг хуулийн дээр дахиад оруулсан байна. Жишээлбэл цэц бол гишүүний бүрэн эрхийн асуудлыг оруулна гэсэн зүйл. Танилцуулна биш. Их мэтлэн хууль талаасаа гаргалгаатай нь би бол жишээлбэл хууль талаасаа гаргалгаатай тэгээ шийдэлтэй тэгээ шийдвэр дээр зогсдог хүнээ намын дарга сонгожээ гэж би хувьдаа харж байгаа. Тэрийгэ бусад гишүүдээрээ зөвшөөрүүлэх ажлаа сайн хийх хэрэгтэй. Би бол ийм л бодлоо. Цогтгэрэл даргын легитим шинжээ алдчихлаа гэдэг ийм зүйлийг яриад байна шүү дээ. Өөрийнх нь санал болгосон өмнө намын гишүүд нь дэмжихгүй байна. Ер нь олон фракц ирэх ашиг нь юу хангах. Яг фракцууд хэтэрхий өөртөө байхгүй хэмжээний их юм нэхэж болохгүй шүү дээ. Тийм намын дарга ажиллах нөхцлөөр хангаж өгчөөд за та одоо шийдвэрээ гаргасан бол таны шийдвэрт бид нар хүндэтгэлтэй хандъя. Гэхдээ бол олонхийнхоо дэмжлэгийг та аваад явах юм байна. Цөөнхтөө бол хүндэтгэлтэй хандаад яваарай гэдэг ийм зүйл дээр л асуудал үүснэ шүү дээ. Түүнээс биш намын дарга өөрийнхөө үзэл санаа болоод өөрийнхөө хөтөлбөр зорилтоос урсан тохиолдолд легитимийн тухай яригдана. Жишээлбэл одоо хүний эрхийн асуудалтай буруу алхах юм тий. Үндсэн одоо эдийн засгийн эрх чөлөөт эдийн засгийн эсрэг хөдлөх юм уу? Иймэрхүү зүйл дээр бол легитим яригдана үхээс биш. Энэ олон хүнийг нэг бүрчлэн одоо юу гэдэг үгэндээ оруулах. Эсвэл бол нэг бүрчлэн байлдан дагуулах гэдэг зүйл бол одоо цагт ховрхон шүү дээ. Тийм учраас бол би цогтгэрэл даргын легитим гэдэг зүйл бол хизээч алдагдахгүй. Өнөөдөртөө бол энэ хүн арчилсан намын үнд зүйлийг сөрж алхах юм бол тэр үед легитимийн тухай яригдана. Тийм зүйл бол гаргахгүй гэж итгэж байгаа. Баяр цогт гэдэг хүн байгаа шүү дээ. Одоо таны тэргүүн дэд даргаар ажиллаж байсан. Энэ хүнийг ерөнхий нарийн бичгийн даргаар тавих ёстой, тавих ёсгүй гэдээ яригдж байна. Намайг өдөртөжсэн хүний хувьд яг одоо хин нэгнийг ерөнхий нарийн бичгийн даргаар тавьснаар сонгуульд ялагдах, эсвэл магадгүй өөр хүн тавьснаар сонгуульд ялах тийм нөхцөл байдал үүсэхгүй. Ер нь ард түмэн юу хүлээж байгаа вэ гэхлээр шудраг усыг л хүлээж байгаа. Арчилсан намын даргын сонголт бол тэр шудраг усанд хариулж чадах хүнээ сонгож нэгдүгээрт явах хэрэгтэй. Хоёрдугаарт бол манай намын дүрмээр ерөнхий нарийн бичгийн даргын эрх үүрэг бол Монгол Ардын намын нам шиг тийм одоо хүчтэй биш шүү дээ. Арчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга бол штабын дарга шиг, ерөнхий менежер шиг ингэж ажилладаг. Яг улс төрийн лидер, улс төрийн шийдвэр гаргадаг хүн бол арчилсан намын дарга байдаг манай нам дээр. Монгол Ардын нам дээр бол хүний нөөц болоод бусад томоохон шийдвэрүүдийг Монгол Ардын намын ерөнхий нарийн бичгийн дарга гаргадаг. Жишээлбэл одоо улс төрийн Монгол Ардын намын улс төрийн зөвлөл гэж байна уу? Юу гэж байгаа вэ? Удирдах зөвлөлийг нь Монгол Ардын намын ерөнхий нарийн бичгийн дарга удирдах жишээтэй. Нэгвэр хэлбэл энэ хоёр нам бол яг ерөнхий нарийн бичгийн дарга гэдэг позиц дээр бол өөр шүү. Энэ дээр бол намын дарга өөрийг нь дэмжих, өөрийнхөө үгэнд орох гэхэд хайшаа өөртөө хамт байж чадах тэр сонголтуудыг хийгээд явж байгаа бол би бол их субъектив хин нэгний тухай ярмааргүй байна. Та бүхэн одоо арчилсан намыг хуваагдчихэ, нэгнийгээ одоо хэвлэл мэдээлэл дээр муулж ийн гэдэг ийм зүйлийг анзаарч байгаа үед дамаа. Хин нэгний тухай субъектив энэ зөв, энэ буруу гэж ярих бол буруу. Тэгтээ арчилсан намын өнөөдрийн дүр төрхийг ард түмэн юу хүсэж хүлээж байгаа вэ гэхээр тэмцэх чадвартай байгаасаа. Шудраг усныхаа тал зогсоосоо. Шудраг усны тал гэдэг байгаа нь Монгол хүнийхээ талд байгаад зоригтойгоор тэр одоо үг хэл үзэл санаа үйл хэрэгэ хийгээсэ гэдгийг л ард түмэн хүлээж байгаа. Тийм учраас бол одоо манай цогоо даргын баг бол өөрөө тийм зоримог шийдэмгий шийдэлтэй урагшаага алхсан ийм баг л бүрдээсэ гэж л намын гишүүд нь хүсээд ах шиг байна. Одоо яах ёстой юм бэ дарга? Нэг бол ив нэгтлээ ингээ фракцуудынхаа бүгднгийнх нь эрх ашгийг хангаад бүгднгийнх нь одоо аль аль талынх нь талаас нь албан тушаалтанд тавиад явах ёстой юм уу? Эсвэл цогтгөрөл дарга өөрөө хүмүүсээ шууд танилцуулаад зарлаад санал хураагаад явах нь
одоо Хууль. халдвар явах нь зөв үү? Хууль буруу байгаа учраас цогтгорол даргаыг хууль юу руу шахаж байгаа вэ гэхээр ойлголцол руу шахна. Энэ хууль нь өөрөө тийм бэл. Эсвэл бол маш удаан хугацааны хурал хийгээд хурлын шийдвэрээ дагна. Ийм л сонголт байна. Өөр арга байна. Өчтөр орой нөгөө та нөгөө Батлаг талын гишүүд бичээд байна лээ. Хяналтын ерөнхий оргоо хоролдуулаад улс төрийн зөвлөлийг байгуулсан тогтоолыг хүчингүй болгосон гэдэг зүйлийг яриа. Би энэ талаар тань мэдээлэл авахгүйсний. Мэдээлэл алга байна. Тооллого дээр ямар нэгэн бүлээн гарсан гараагүй гэдэг ийм зүйл байна лээ. Улс төрийн зөвлөлийн сонгуульд гарсан гишүүд дотроос 1-2 хүний хөдөлгөөн гарахгүй гэдэг ийм маргаанууд тэнд яригдчих юм бэл. Маргаан бол байх штэ. Шийдвэр гаргаад ард нь гараад явах хэвээр.